Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь хүргэе. За өнөөдөр YouTube channel дахиад эхэлж байна. дахиад эхэллээ. За өнөөдөр юу ярих вэ гэж харин баахан сайн бодлоо. Өнөөдөр одоо юу ярих вэ гэх юм бол хэрхэн лабораторио сонгох вэ? Профессор олох вэ? Тэгээд хэд хэдэн сард Солонгосын сургуулиуд apply дэж болдог вэ гэдэг талаар ярьд юм гэж бодлоо. Солонгосын сургуулиуд болохоор 2 удаа элсэлд ордог. 3 сарын 1-ээс 9 сарын 1-ээс элсэлд орж апплайдах нь болохоор тэрнээс өмнө 2 сарын өмнөөс эхэлдэг тийм. Бараг 3 сарын өмнө юм шүү тийм. 2 удаа апплайж болдог байхгүй тийм. 2 удаа апплайж болдог болохоор зэрэг нэг удаа юу ч 3 сард одоо элсэлдээр орё гэж бодох юм бол та 2 удаа апплайж болно гэсэн үг байхгүй. Тийм нэмэлт апплай гэж байгаа. Нэмэлт апплай хамгийн сүүлийнх нь бол 2 сарын өмнөөс болчихдог. Гэхдээ нэг ялгаатай юм нь манай Монголд болохоор зэрэг нөгөө 9 сарыг 1-р улирал гэж ярьдаг шүү дээ тий. Тэгтэл энд болохоор 3 сарын 1-р улирал гэж ярьдаг. Тэгэхээр зэрэг нөгөө нэг ялангуяа бакалавр эднэс ирж байгаа хүмүүст ингээд айгүйх нэг хичээлийн сонголтын зөрүү өдөр гарч юм лээ. Тэрнийг солонгос сурах гэж бодож байгаа хүмүүс жоохон анхаармаар юм шүү. 3 сарын 1-ээс ирсэн дээр. Магистр докторт бол хамаач байна. Тий. Хизээл явж байна. Хизээл бол хизээ авч. Тэгээд энд болохоор чинь би анх болохоор яг ингэжсэн хэлээ бэлтгэл 4 улирал сурна гэдэг чинь нэгж шээ тий. Тэгэнгүүт сургуультаа апплайдахын тулд заавал солонгос хэлний топкийн оноотой байх хэрэгтэй. Топкийн шалгалт өгсөний дараа хариу сарын дараа гардаг баг. Тэгэнгүүт би топкийн шалгалтыг 8 сард өглөө гэж бодоход 9 сарын дундуур хариу нь гарна. Тэр хариугаараа би сургууль апплай хийх гэдэг чинь 9 сарын элсэлтэнд яасан ч амжихгүй болж байгаа юм. Тэгэхээр 6 сар дахиад ингээд сунгахтаа явж исэн. Тийм болохоор топ ямар нэг хэлний оноо авах гэж байгаа бол бүртгүүлэхээсээ хамаагүй эрт 3 сарын өмнө бараг авах хэрэгтэй бэлэн байх хэрэгтэй тийм юмнууд. Би болохоор яг ингээд 4-р левел хүртэл сурчаал тэгэл топ аваад топ 3 авчаал бүртгүүлэх гэсэн чинь аль хэдийн хоцорсон. Тэнгүүт дараагийн 3 дугаар сараас апплай тулж байгаа. Тэр нь 12 сараас бүртгэл эхлэнгүүт дахиад нэг левел хэлний бэлтгэлдээ сурч байгаа. Тэгээ тэн дээр бас яг алдсан байгаа байхгүй тэгэхээр. Харин тийм. Яг тэр нөө топкийн оноо энд шаардлагагүй гэдгийг мэддэг байгаа байхгүй. Яг хуу топкийн оноо чинь маань сургууль болохоор зөвхөн л яг хуу нэмэлт боломж өгж байгаа болохоос ш шанс л өгсөж байгаа болохоос заавал яг нөгөө байх хэрэгтэй гэсэн юм байхгүй. Тэгмүүд яг нөгөө маркетинг хүний нөөц эднэр рүү явахаар болохоор тэд нар чинь арай заавшгүй топкийн оноо шаарддаг. Тийм би яг одоо сургуулиудаас судлаад бүх сургуулиуд руу ингээл орохыг хүссэн сургуульд оронгууд критерий байгаа штэ тийм юм бэлтгэх хэрэгтэй юм гоо дандаа хэлний оноо топкийн 3-аас дээш гэсэн юм байна. Тэгээд бүр сөүл янсаа дээд өдөрч болохоор чинь 4-өөс дээш гэх. Тэгэхээр би ихний хэл чинь бүр оноог бол болохгүй мэн гэж бодцсон. Би хасаа тэгж бодоод ихтэй нэг жил сурсан л та. Тэсэн буруу байсан. Манай сургууль чинь тийм. Уусаа ингээд бусад департаментуудаараа ингээд жигсаа гараад ирэнгүүт нөгөө ард нь ингээд хэлний оноо шаардах сургууль, шаардахгүй сургуулиуд нэг өөр юу яатсан байдаг байхгүй юу? Тэмдэглэгдсэн. Тэгээд хэлний оноо шаардахгүй манайх орт юм бэл. Тийм болохоор манай департамент гэсэн үг шүү дээ. Тэгвэл сургууль бол шаардна. Яг энэ ангаахын шийдвэрлэх ухааны чиглэлээр апплайдах хүмүүст бол шаарддаг хүмүүс. Яг тийм. Бидний энэ яг кампус юу эмнэлгийн кампус ерөөсөө шаардахгүй. Оноо хамаагүй шүү дээ. Одоо манай Вьетнам чинь тэгэж ирсэн. Ямар ч оноогүй. Жохон ярианы англи төгрөд ирсэн. Хятад бас тэгээд ямар ч оноогүй. Тийм. Бүр англи хэлж явах солонгос хэлж байхгүй. Жохон мэддэг. Тэгээд өрөөд ирсэн байгаа. Тэд өөрсдөө ерөөсө голохгүй байна. Бид нар болохоор яаж орсон бэ гэвэл хамгийн эхлээд орохж байгаа сургуулийнхаа орохж байгаа департаментийн профессорууд руу мэйл хийсэн байгаа дандаа тий. Профессор руу мэйл бичээд би одоо ийм сургууль төгссөн ингэж цаашдаа микробиологоор явмаар байна. Тэгээд та ийм туршилт хийдэг гэж би уншлаа. Тийм болохоор би энэ туршилт маш их сонирхолтой байгаа учраас намайг лабораторид авч ажилууллаач ээ. Тэгэл өөхгүй мэйл хийсэн гэж байгаа. Ер нь 10-20 профессор руу тэгэл бичээл. Тэгээ нэгнээс нь хариу ирэнгүүт тэр хариугаараа ингээд интервью өгөөд тэгээд чамайг лабораторид авъя. Тэгээ манай сургууль бүртгүүлэнгүүт тэр хэрвээ профессор нь авнаа гэх юм бол манай сургууль бүртгүүлэхэд шууд ингээд орж ирнэ гэсэн үг. Тэгээд профессорууд руугаа ер нь профессоруудаа эхэлж олох хэрэгтэй гэсэн үг.
Ер нь профессороо олоод профессор за би энэ хүүхдийг авна гэдэг хэвчсэн багт бол сургууль олвол за тэр нөгөө нэг бичиг цаасны л ажил гэсэн үг. Тэгэл яг нөгөө ярьсан болно шүү дээ. Тэр нь бол яг байх ёстой болохоор л авч байгаа. Түүнээс тэрэн дээр нэг санаа зовлтгүй юм шүү. Тийм. Нөгөө нэг интервью чи утсаар авчиж болж байгаа нь тий. Тэгээд Skype-аар авчихна. Тэгээд алингээрээ өгөх боломжтой байна вэ гэд. Солонгос байдгаар хурж ирж өгөх боломжтой. Манай лабораторийн хүмүүс болохоор дандаа утсаар өгсөн гэсэн. Тэгэл жоохон ярианы англи хэлтэй. Тэгээд сэрнгээрээ утсаараа өгөөл. Тэгээ шууд ороод ирсэн гэсэн. Гэхдээ камер юм дээр ахарч авчихсан. Дээш харах уу? Дээш харах. Харагдсан хоёр минь харах юм. Надад хөлөөр жоохон дийч. Доор байвал их зүгээр юм байна. Тэгээд ихтэл эн чинь хэцүү юм байна гэдэг. Дээш харахаар миний нүд гэлбад ядж байгаа юм. Яраагаад сормос хатахад нулимс гож. юм байж энэ. За өөр манай одоо анх аплайдаа л орж ирэхэд юу хэрэг болох вэ? Хамгийн чухал юм. Сэтгэл зүйн бэлтгэлтэй л манайхаа. Сэтгэл зүйн бэлтгэл сайтай авахгүй бол ерөөсөө яг тэнгэр газар хөмрөх мэт болно. Тэгэж. Яа тэгэхээр намайг анх орж ирэхэд манай профессор хамгийн анхны өдөр дөнгөж орж ирэл миний суух ширээг зааж өгчөөл намайг самбар дээр дуудсан байхгүй. Тэнгүүтээ хамгийн ихний асуулт нь эсрүү ДНХ-г хэрхэн оруулах вэ гэж асуусан. Тэгээд ДНХ чи хаана идэв лээ? Дис дотор эзтэй. Тэгсэн чинь дис дотор байгаа юм чи эсийн гадна гаргаж чи яаж оруулах вэ гэсэн шал өөр юм асуугаад би бүр юу асуугаад байгааг нь ч ойлгохгүйсэн байхгүй. Тэгэхээр бид нарын үздэг ялангуяа нөгөө нэг юуны одоо нөгөө нэг бусад мэргэжлийг мэдэхгүй болохоор зэрэг тэгж юм л та. Эмчнэр эднэр ч юм болохоор зэрэг за өвчин бол тийм шалтгаантай, тийм шинж тэмдэг ингээл за нэг механизм дээр бол их л очны эмийн механизм л яадаг шүү дээ, тийм. Эмийн тэр рецептор дөрвдөг. Рецептор ч ярихгүй дээ, тийм. Тэгээд тэгсэн чинь энд чинь болохоор зэрэг тэр чинь болвол ерөөсөө дээд төвшний. Тий одоо өнгөц төвшний. Яг өнгөц айгүй өнгөц мэдлэг юм байна л да. Тэнгүүд энд чинь болохоор зэрэг ерөөсө гүнзгийрээд яваад байна. Гүнзгийрээд тийм ээ. Бүр эсийн нөгөө нэг доторх юуны хэвлээ бүр юм нарийн төвшөнд очиж тийм төвшөнд ярьдаг тийм төвшний хүмүүс юм билээ шүү дээ. Тэг чи бид нар ч анх хэрэгтэй болвол ерөөсө тэнгэрийн амьтад би ч юм бол би юм ч гэдэг ирсэн чи. Лабораторид би хамгийн хөвшин байсан. Тэгээ магистрт ирсэн чи наа хүмүүс гайхчихсан шүү дээ. Тэгсэн мэт хамгийн эмч гэдэг чинь болохоор зэрэг энд чинь бол тэнгэрийнх шүү дээ. Тэгээд тийм мөртлөө юу ч мэдэхгүй байх гэхээр зэрэг би амар хиччихсэн шүү. Тэгтээ тоод хөндөө хүмүүсээ гаднаас ирж байгаа хүмүүс бүгд нэг тиймэрхүү юугаач мэдэхгүй л хүмүүс ирдэг. Тийм шүү. Яг би бас анх ирчихэл намайг анх ирчихэл эхлээд ер нь лабораторид ажиллахын тулд та хамгийн сүүлд орж ирсэн бол хамгийн эхэлж орсон өөрөөсөө эхэлж орж ирсэн хүмүүсийг бүгдийг хөндлөж харьцах хэрэгтэй. Бүгднийх нь юу гэж хэлсэн үгэнд нь орох хэрэгтэй. Тэгээ хамгийн сурах юм чинь эхлээд цэвэрлэгээ гэж хэлсэн. Шал угаах гэж ирсэн юм шиг ээ. Шал угаах гэж ирсэн юм шиг л байсан. Тэгээд ингээл багаар юм ингээд тэд нар надад зааж өгөөл сонсох тусам л хүү юм Монгол хүмүүс хаанч ицсэн ухаантай хаанч ицсэн өстой толгой зөгтөг гэсэн ямар худлаа юм бэ? Энэ солонгос чинь бүр хэд дахин ухаантай хэд дахин амар юм бэ гэдэг. Өстой би одоо бүр юу ч шалбааг юм бэ гэж бодчихсон. Тэгэл явандаа харин жоохон илүү юм байна. Жоохон илүү юм гарах юм бас байт юм байна гэж л бодсон да. Цэвэрлэгээ хийж эхэлсэн ер нь бол лабораторийн аюулгүй ажиллагааны дүрм гэдэг бол ер нь цэвэрлэгээс эхэлнэ. Бүх хаашаач харсан хортой бод, хаашаач харсан гимтч бүрдэх боломжтой юм чи. Тийм шүү дээ, тийм. Тэгж чамаа тэрнээс та эхэлнэ гэл. Тэгэл цэвэрлэгээ хийсэн дээ. Тэгээд тэрнээс нь болоод ер нь хүмүүс айгу стресс авд юм шиг юм байна. Лабын амьдралын тий яа тэгэхээр нөө айгу гоё юм бодоод хүрээд ирдэг. Тэнгүүтэл бүр юу вэ? Ялангуяа энд чинь нөгөө курсын зүрх айгу амар чухал авч үздэг хүмүүс шүү дээ, тийм. Өмнөх орсон хүмүүсийнхаа юу хийснийг ерөөсөө яг тагдаахна. Тэд нартэйгээ хүндэтгэлтэй харьцан, чиний хэн баах, юу баах ерөөсөө тадлах. Тийм болохоор тэд нар амар ялангуяа бид нарт амар гадаад хүмүүст айгу хүн дээр тустай юм санагдсан. Манай лабч одоо дандаа л гадаад удаа шүү дээ. Ганцхан солонгостой ахад бас
хэцүүхэн л идэв штэ бас тэр солонгосын юуг хахад одоо ч бүр солонгосчууд ихтэй тэгсэж байна л та. Сомбэ хүүбэ гэж одоо ах захтай гэсэн үг тий. За тэрний ялгаа гэстэй жинхэнэ мэдрүүлдэг өөртөө ч мэдэрч нөгөө нэг мэдэрч одоо бүх юм даваад гарсан байдаг учраас доотлынхаа хүмүүс ч бас мэдрүүлдэг. Тийм хүмүүс идэм билээ. Шин зэрэгтэй жаа шин зэрэг гэдэг нэг тийм мэдээж Монгол шиг тий. Тэр шиг. Яг тэр шиг л тийм хүн димиг давж жаахан дээшлэн гэсэн үг тий. Шатаараа тий. Тэгээд бүх юм сурж ин дөө энд. За одоо юу хаа. Чи 10 минут ч болцсон байна. Орд урахстай. Тийм ч боловч юм чи тий. За дуслаа сайн зүг дуслаа. Ха ха. Кач 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 үсье.